За сайн байцгаана уу залуусаа. За өнөөдөр нэг зав гарсан дээр энэ гадна чихний үндсэн бүтэц түүний мэдрэлжүүлэлт тий тэдгээр мэдрэлийг одоо нэг уламжлал ухааны практик дээр хэрэглэх явцад ямар ачаал бүгдэлтэй мөн энэ чихний дэлбэн дээр ямар аргаар уншилгаа хийх үү гэдэг талаар зүгээр өөрийн туршлагаас товчхон танилцуулъя. За тэгэхээр зэрэг чихний маань гадна чихний маань энэ модель ингээ харагдаж байгаа. Тэгэхээр одоо чихний хөл хэсэг буюу төгсгөл хэсэг нь ингээд гадна хөвөө. Чихний маань энэ дэлбэн маань ингээ гадна хөвөө. За дотор хөвөө ингээ зурган дээр харагдаж байгаа байх. Тэгээ гадна дотор хөвөөний завсрах гоо хонхор хэсэг. Тэгээ энэ гадна хөвөөний төгсгөл хэсэг. За энэ дотор хөвөөний энэ доод хэсэг энэ хэсгийн хооронд байгаа энэ хонхроо болохоор зэрэг гурвалжин хонхор гэж нэрлэдэг. За ерөнхийдөө харагдаж байгаа бах тий. Ерөнхийдөө харагдаж байгаа бах. Энэ палмастер гардгүй. За ингээ гадна дотны хөвөө. Тэгээ энэ чихний урд тавгар энэ. За энэ болохоор зэрэг чихний эсрэг тавгар гэж нэрлэж байгаа. За тэгээд энэ доод хэсэг бол биднес мэдэнтэй чихний омог. За тэгээд чихний энэ урд тавгарын доод хэсэгт бол одоо энэ модель дээр харагдаж байна уу? Одоо энэ бол нөгөө сонсголын хоолой тий. За тэгээд энэ чихний энэ хотгор хэсэг байна шүү дээ. Одоо яг энэ тий. Одоо яг энэ хэсгээ, энэ хонхор хэсгээ болохоор зэрэг 2 хуваагаад энэ ер нь энэ хонхор хэсгээ болохоор зэрэг одоо яг энэ юун дээр за би энэ зурган дээр харуулъя. Яг хэрэг болохоор за би одоо энэ зурган дээр за яг энэ чихний энэ хонхор хэсгээ болохоор зэрэг 2 хуваагаад одоо энэ гадна хөвөөний төгсгөл хэсгийн дээд хонхор хэсгийг нь болохоор зэрэг симба гэж нэрлээд за энэ гадна хөвөөний доотлын энэ том хотгор хэсгээ болохоор зэрэг кавум гэж нэрлэж байгаа. Энэ симба кавум хоёроо нийлэхээр зэрэг конхо буюу хотгор. За тэгээ урд тавгар, хойд тавгар. Чихний омог. За тэгэд миний хэлэх гэсэн гол юм болохоор зэрэг за одоо энэ зургийг та нар сайн ажиглаарай. За чих маань болохоор зэрэг үндсэндээ 3 мэдрэлээр мэдрэлжүүлж байгаа гадна чих маань. Тэгэхээр нэгдүгээр мэдрэл нь болохоор зэрэг одоо энэ occipital nerve гэдэг. Тэгээ энэ зурган дээр болохоор зэрэг одоо харж байгааг үе одоо яг энэ чихний гадна чихний дэлбэний энэ гадна хэсгийн орой хэсэг тий. За одоо энэ дээр бол миний энэ модель дээр бол одоо яг ингээд энэ хэсэг. Тэгээ одоо зурх юм бол нэг иймэрхүү. Энэ хэсэг нь болохоор зөв occipital nerve-ээр хоёр дахь мэдрэл болох одоо auriculotemporal nerve гэдэг байгаа. Auriculotemporal nerve болохоор зөв одоо энэ зураг дээр харуулж байгаагаар за одоо яг ингээд энэ чихний дэлбэнгийн дээд хэсэг тий. Одоо энэ гадна хөвөөний үзүүр мөн энэ одоо чихний урдлын хэсэг энэ хэсгийг болохоор auriculotemporal nerve мэдрэлжүүлдэг. За энэ occipital nerve, auriculotemporal nerve бол одоо их үе мэдрэлүүд шүү дээ. Симпатик мэдрэлүүд нэгсэн да. Тэ? Симпатик мэдрэлээр бол биднес одоо ингээд ухамсарт хөдөлгөөн хийж чаддаг. Одоо ингээд
чихнийхээ дэлбэн хөдлөх тийм чихээ дээш нь доош нь тэр болгодог тий. Энэ хөдөлгөөн зарим хүмүүс хийдэг шээ. Энэ хөдөлгөөнүүд бол одоо энэ occipital nerve, auricular temporal nerve юугаар л үлдээл хийгдэнэ. Гурав дахь нерв мэдрэл болох одоо энэ nervus vagus одоо 10 дахь мэдрэл шүү дээ, халын мэдрэл. Энэ nervus vagus буюу тэмэл мэдрэл болохоор зэрэг яг энэ чихний энэ хонхор тий энэ хэсгийг энэ nervus vagus мэдрэлжүүлж байгаа. Тэгээд энэ nervus vagus мэдрэлж байгаа энэ юу нэл энэ зураг дээр л ингээд ногооноор харагдчих. Энэ бол эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүн л дээ. Тэгээд одоо яг энэ чихний урд тавгарын урд хэсэг тэгээ ингээд чихний омгны урд хэсгээр одоо ингээд энэ доод ирүүний арын хэсэг ба штэ. Энэ хэсгээр ингээд ногооноор явсан байгааз. За энэ vagus мэдрэлийн энэ мэдрэлжүүлэлт мөн чихний одоо энэ чихний артлын энэ хэсэг дээр мөн байждаг. Одоо энэ хэсэг дээр. Тэгээ нөгөө уламжлалт хангах ухаанд хүүхдийг онцлохдоо чихнийх нь арын хэсгийг хараад онцлогоо идэг штэ тий. Яг л одоо нөгөө эд эрхний байрлалаа болохоор зэрэг нөгөө судасны онцлогоо шиг байрлуулад одоо энэ хэсгүүд дээр ингээд онцлогоо хийдэг. Дотор эрхний тий ялангуяа. Яагаад гэвэл vagus мэдрэл чинь нөгөө хүн ухамсараар удирдах чаддгүй. Энд чинь нэг ургал мэдрэлийн мэдрэл штэ. Тэгээ ургал мэдрэл мөр vegetative nervous system нь болохоор зөв нөгөө parasympathetic симпатик хэсгээс бүрдэж байгаа. Тэгээд parasympathetic хэсэг нь бол хүн өөрийн ухамсараар удирдах чаддгүй. Тэгээд хоёр дахь ярих ёстой гол нэг юм бол энэ тэнмэл мэдрэл буюу энэ vagus мэдрэл маань энэ бие их биеийн гадаргууд дээр гарч ирэхдээ зөвхөн энэ чихний энэ хэсэг дээр гарч ирдэг. Одоо энэ ногооноор зурсан одоо энэ хэсэг ба шүү дээ. Одоо яг энэ хэсэг тий. Энэ парасимпатик ер нь парасимпатик мэдрэл бол их биеийн гадаргууд дээр гарч ирдэг. Зөвхөн дотор эрхтнүүд рүү чиглээд дотор эрхтнүүдийг мэдрэлжүүлж идэг ургал мэдрэн шүү дээ. Тэгэхээр зөвхөн чихний энэ хэсэг дээр л парасимпатик мэдрэл болох nervus vagus буюу тэнвэл мэдрэлийн мэдрэлжилт энэ хэсэг дээр гарч ирж байгаа. Тэгээ чихний зүү эмчилгээ энэ яагаад өндөр үр дүнтэй байдгийг гол юу бол одоо яг ингэ би ингэ тэмдэглэж одоо яг энэ nervus vagus мэдрэлжүүлж байгаа хэсгүүдээ тий. Яагаад энэ ингэ ийм ашиг өндөр ач холбогдолтой байдаг гэхээр nervus vagus-ыг зүү эмчилгээгээр одоо ингээд шууд нөлөөлөх хамгийн боломжтой хэсэг л энэ чихний энэ хэсэг дээр байна. За энэ. За тэгээ миний хэлсэн гол юм бол дотор эрхтний юунууд дээр одоо өвчлөлтөөр чихний зүү ашиглахад их үр дүнтэй байдаг шүү. Одоо нөгөө хий өвчин одоо хий хямрах энэ төрөл ярьдаг шүү дээ тий. Тэгэхэд одоо ингээд чихний энэ хэсгүүд дээр ингээд нөгөө төөнүүр хийх тий. Одоо яг нөгөө хийвчтэй хүмүүс айгүй чихэн шуугж муугсан энэ хүмүүс болохоор зэрэг яадаг вэхээр зөв энэ хэсэг дээр төөнүүр хийгээд чихний энэ сонцголын амын жоохон хагас хамгаалгаж байгаа одоо нөгөө Евстахиев труб гэдэг байдаг шүү дээ. Одоо чихний хөндий амны хөндий хоёрыг холбосон тий. Энэ хоёрын даралтыг тэнцвүүлээд амын баг зэрэг хамгаалгаад тэгээд энэ хэсэг рүү ингээд төөнөнгөө одоо төөнүүрээ яг ийм чиглэлтэй бариад ингээд төөнөнгөө баг зэрэг үлээгээд өгдөг. Тэгээ яхаар зөв энэ сонсголын хоолоогоор дулаан агаар ингээд нэвтрээд ингээ яхаар зэрэг эмчилгээ хийлгэж байгаа хүнд бол маш тааламжтай мэдрэмж төрдөг. Тэгээ энэ одоо чих шуугж байгаа ер нь бол хий үдсэн хүнд бол энэ зөвүүдээр одоо төөнүүр хийх тий бол маш өндөр үр дүнтэй байдаг. За нэг товчхонд мэдрэлжүүлэлтийн талаар за гол ойлгож авах юм бол одоо энэ чихний энэ хонхор хэсэг одоо энэ хэсэг тий. Тэгэхээр одоо чихний зүү тавихтай бол голдуу энэ хэсэг дээр бас тавьдаг шүү дээ та нар мэднэ тий. Тэгэхээр энэ хэсэг бол тэмэл мэдрэл буюу vagus мэдрэлээр мэдрэлждэг байх нэ. Энэ бол ургал мэдрэлийн системийн нэг
биеийн хэсэг дээр гарч иж байгаа цорын ганц хэсэг. За тэгэхээр энэ тэмэглэл мэдрэлийн энэ мэдрэлжүүлэлт болохоор зэрэг чихний энэ дэлбэнгийн урд хэсэг. За чихний дэлбэнгийн ар хэсэг дээр болохоор зэрэг яг энэ хонхор хэсгүүд байгаа шүү дээ. Одоо нөгөө биднүүсийн хэлж байгаа конхо гэдэг байгаа шүү дээ. Энэ конхо энэ хотхрын энэ хэсэг чи яг энэ проекцэн болохоор ингээд ардталтаа энэ чихний ардталт ингээд байж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг нөгөө уламжлалт ухааны чихний онцлогонд яаж ашигладаг вэ? Одоо хүүхдийн нөгөө судас барих боломжгүй юу үед болохоор зөв нэг чихний ардлыг хардаг. Энэ мөн том хүнд ч гэсэн ялгаагүй дээ. Тэгээ энэ хэсгийн чихний энэ хэсгийн юугаар яг нэг судасны онцлогооны байршлаараа ингэж хараад дотор эрхтнүүдийнхээ өөрчлөлтийг хардаг. Тэгээ энэ дээр юу харах вэ гэхээр энэ хэсгийн судасчлалт. Тэгээ судасны өнгө те одоо өнгө ямар байх нь уу гэдэг ингээд энэ хэсэг дээрээ энэ хэсгүүд дээрээ ингээд хараад явдаг. За ийм. За тэгээд дараагийн миний ярих гэсэн юм бол би өөрийн практик дээр энэ чихний энэ дэлбэнг яаж ашигладаг вэ гэж тэрийг би тайлбарлая. Тэгэхээр чихний энэ дотор хөвөө одоо яг энэ ингээ явж штэ. Энэ дотор хөвөө болохоор зэрэг яаж ашигладаг гэхээр чихний маань одоо энэ ерөнхий чихний гадна дэлбэнгийн маань хэлбэр нь болохоор зэрэг эхийн хэвлээд байгаа ургийн хэлбэртэй төстэй гэж үздэг штэ. Тэгээ ургийн хэлбэртэй төстэй гэж зүйлэхдээ яг гэхээр одоо чихний омог хэсгээ болохоор зэрэг толгой тий толгой одоо энэ тэгээ энэ чихний эсрэг тавгар гэдэг байгаа шүү дээ. Энэ тавгар хэсгийг болохоор тавгар хэсэг болохоор зөв одоо ингээд дагж хэсэг. Тэгээ энэ ингээ хотоож ирж байгаа энэ хэсэг ба шүү дээ. Энэ хэсэг болохоор зөв хүзүү. За тэгээ би энэ дээр ингээ хуваагаад зурчи. Хүзүүний хэсгээс энэ хэсэгтээ хүртэл одоо багцаага. Энэ хэсэг болохоор зөв сэр нуруу гэж боддог. Одоо ингээд сэр нуруу. Тэгээ яг энэ хэсэг болохоор одоо ингээд жоох ингээ хотоогод ирж байгаа энэ хэсэг ба шүү дээ. Энэ хэсэг болохоор зэрэг бүслэхийн нуруу. Тэгээ энэ бүслэхийн нуруунаас энэ хэсэг нь болохоор зэрэг одоо энэ багцаагаар шүү. Энэ хэсэг нь болохоор зэрэг ууц нуруу. Тэгээ энэ ууц нуруунаас яг энэ ингээ дотор хөвгөний энэ төгсгөл хэсэг ба шүү дээ. Энэ анхар сүл гэдэг. За энэ клиник дээр яаж ашигладаг вэ гэхээр би болохоор зөв яг энэ хэсгийг хоёр чихэн дээр нь зэрэг ингээд эрхий болон долоовор хуруугаараа яг энэ хэсгүүд дээр ингээд зэрэг яг ижлэхэн хүчээр ингээд чимхэд явдаг. Тэгээ хэрвээ ахар сүүл орчим өвдөж явах юм бол яг энэ хэсэг дээр өвдөлдөг нь. За энэ ууц нуруу хэсэг дээр өвдөж явах юм бол энэ хэсэг дээр өвдөлдөг нь. Бүслэхийн нуруу болоод энэ хэсэг дээр тэгээд энэ хэсэг дээр болохоор зэрэг сэр нуруу хүзүүгээр өвдөж байгаа бол яг энэ хотхор хэсэг дээр. Тэгээд толгой өвдөж явах юм бол ихэвчлэн энэ эсрэг тавгар дээр хөндөртэй байдаг. За нэг онцлох юм бол баруун чихэн дээр ингээд хоёр чихэн дээр үзэж ижил баруун чихэн дээр одоо аль нэг хэсэг дээр хөндөр илэрсэн зүүн чихэн хөндөр гүмэртлээ баруун чихэн илэрсэн гэж байгаа бол баган нурууны зүүн талын хэсэг дээр үндсэн өвдөлт байждаг. Яагаад гэвэл зэрэг нөгөө нугасны мэдрэл маань ингээд тархинаас гараад яг энэ дагзны хэсэг дээр чи ингээд нөгөө солилцол хийж байгаа шүү дээ. Тэгээ баруун тархин биеийн зүүн хэсгийг, зүүн тархин биеийн баруун хэсгийг мэдрэлжүүлдэг. Тэгээ энэ чихний онцлогоон дээр яг тэр мэдрэлийн юуны зарчим маань яг хэрэгждэг. Тэгэхээр зэрэг хоёр чихийг ингэж атгаж үзээд ахар сүл тэ ууц бүслэхийн нуруу за энэ сэр нуруу хүзүү толгой энэ хэсэг дээр аль хэсэг дээр өвдөлт байна? Эсрэг талын чихний аль чихний энэ хэсэг дээр өвдөлт байна? Биеийн эсрэг талын нурууны биеийн эсрэг талын хэсэг дээр үндсэн өвдөлтийн шалтгаан байж байгаа. Тэгэхээр энэ онцлогоо ерөөсөө хүнээс ерөөсөө юм асуултгүй. Тэгээ одоо эн чинь баган нурууны өвдөлтийг онцлохоос гадна энэ дээр чинь нөгөө
ялгуурлан онцлох асуудал байгаа шүү дээ. Одоо нэг дифференциал диагностик гэдэг байдаг шүү дээ, тий. Энэ дээр яаж ашигладаг вөхөр одоо чинь хүн бөөр өвдөд байгаа мó, нуруу өвдөд байгаа мó сайн мэддэггүй. Тэгэхээр зэрэг энэ хоёр чихийн атгаад хэрв одоо ингээд одоо энэ ууц нуруу, бүслэхийн нуруу орчмоор ямар ч өвдөлт байхгүй байх юм бол бөөр өвдчих магадлал өндөр. А хэрв энэ хэсэг дээр өвдөд байх юм бол мэдээж энэ ууц нуруу тэ бүслэхийн нуруу орчмоор өвдөж байгаа гэж үзэн. Гэхдээ мэдээж судсаа бариад энэ нөгөө дифференциал диагностик чинь олон юмар тодорхойлогдсон шүү дээ. Гэхдээ нэг юм чихмэн өөрөө нөгөө юу штэ бөөрийн тал эрэхтэн тэ. Тийм учраас энэ дээр бол нөгөө бас чихнийхээ нөгөө сонсгол тэ энтрийг бас харна. Энэ судасчлалтыг бас харна л да. За тэгээ нөгөө чихний онцлогон дээр бас өөр ямар байдлаар онцлогоо хэрэглэдэгхээр одоо нэг хүүхдийн онцлогоо хийхдээ ингээд чихний артлаа хардаг шүү дээ. Тэгэхээр энэ чихний энэ артлаа харж байгаа хэсэг маань яг энэ одоо энэ нөгөө вагус нейр буюу тэнэмэл мэдрэлжүүлж байгаа энэ хэсгүүд шүү дээ. Энэ хэсгүүдийн тусгалч нь чихнийхээ ардал дээр гэсэн үг ойлгох хэрэгтэй. Тэгээ яг энэ хэсгүүдийнхаа энэ энэ хэсгийнхаа байршлаар судасны өнгө тий судасчлалт ямар байгаа судасны өнгө тэгээ аль хэсэг дээр өргөссөн байна. Энийг хараад нэг онцлогоо хийдэг штеп. За тэгээд би өөрөө нөгөө энэ практик дээр бас яаж ашиглах дуртай гэхээр чихний энэ баган нуруугаа энэ хэсгээр онцлохоос гадна одоо яг энэ хэсэг дээр нөгөө одоо ингээ энэ хэсэг ингээ хөл ингээ гар гэдэг ингээ юу ятг. Тэгээ ер нь бол яг энэ гадна хөвөө дотны хөвөөний энэ дунд хонхор шүү дээ. Энэ хэсгүүдээр ингээ атахад бол одоо хөл орчмоор өвдөж байгаа, шагаа орчмоор өвдөж байгаа, мөн гарын бугуй тэ орчмоор өвдөж байгаа, мөр орчмоор өвдөж байгаа бол яг энэ хэсгүүд дээр өвдөлт илэрдэг. Гэхдээ мөн л өвдөлт илэрсэн чихний эсрэг талын мөчүүд өвдөж байгаа магадлал өндөр байдаг. За гурав дахь нэг зүгээр өөрийн практикт хэрэгжилж ирсэн юм бол энэ чихний энэ аурикулотерапи юу болохоор зэрэг би нөгөө сургууль төгснөхийн дараа нэг хэсэг пост амьдарч явахдаа нэг 6 сар киви би нөгөө Украин төгссөн байхгүй юу. Тэгээ киви эмч нарын мэргэжилтэд дэвшүүлэх курс нэг 6 сар сурахтаа нөгөө захын мэдрэлийн системийн өвдөлтийг намдах зөв эмчилгээ гэсэн чиглэлээр нэг мэдрэлийн тэгсэн мөртлөө зүүнний эмчийн курс төгссөн баг. Тэгтэл энэ тэнд ч одоо мундаг доктор профессоруд байлаа л да. Нэг 50-аад онд нөгөө хятад боловсрол эзэмшсэн зүүнний. Тэгээ тэр үед энэ зүүнний юу ингээд яг маш сайн практик дээр хэрэгжилж явахыг харж сурж авсан баг. Тэгэхээр одоо миний энэ практик дээр хэрэгжилсэн юунаас одоо энэ чихний энэ омгийг ингээд 4 хуваадаг. Тэгээд за одоо энэ модель бол баруун чихний модель л да. Тэгээд ингээд 4 хуваачаад за энийг ингээд 1 2 3 4 гэдэг ингээд дугаарлах юм бол энэ хуваасны энэ урд талын те 1 2 нь болохоор зэрэг дээд доод ирв. Биш ээ. Тэ одоо ингээд дээд доод ирв. Тэгээд дээд доод ирв. Тэг яг энэ нэг баруун зүүн дээд доод гэж ялгана л одоо эхний 1 2 бол ингээд. Тэг энэний онцлогонд яаж ашигладаг вөхөр яг энэ цэгүүд дээр ингээ хатахаар ялангуяа шүд өвдөж байгаа, эрүү орчмоор өвдөж байгаа болвол яг энэ хэсгүүд дээр өвдөлт илэрдэг. Тэгэхээр одоо ингэж бодъё. Хүний баруун талын доод ирүүний одоо нэг араа өвдөж гин гэж үзье л да. Тэгэхээр яг энэ хэсгүүд дээр энэ хэсэг дээр ингээд хуруугаараа чимхэд үзэхэр зэрэг аяанда ингээд нэг шар будаанаас нэг жоохон хэмжээтэй нэг хэсэг цэг дээр ингээд ийм хатуурл үүссэн байдаг. Тэгээ ингээд атахаар зэрэг өвдөлттэй. Тэгээ бус хэсэг дээрээ байдгүй. Тэгээ яг тэр өвдөлт өгч байгаа доод ирүүний одоо урд хойд баруун зүүн талын аль нэг хэсэг дээр тэм жижигхэн өвдөлттэй цэг байдаг. Тэгээ яг тэр өвдөлт
өвдөлттэй цэг рүү зүг хатахад өгчдөг. Тэгэхээр энэс ямар эффект гардггүй, үр дүн гардггүй гэхээр зүг хатахад нэг 3-аас 4 минут болонгууд одоо новкан тариад, лидокан тариад нөгөө мэдэг үжүүлэлт үүсдэг шүү дээ. Одоо ингээд уруулаа, мөн ингээ хацраа, эрүү орчмоо ингээд хуруугаараа үрхээр зэрэг нөгөө мэдэг үжүүлэлт үүсдэг нь мэдрэгддэг шүү дээ. Яг адилхан тийм мэдэг үжүүлэлтийн эффект үүсдэг. Одоо энэ бол нэг өвчин намдах цэгүүд л дээ. Тэгээ энэ бол яг хуу шаардлагатай үед бол бас хэрэг болох цэгүүд. Ер нь бол ингээд зүгээр анчлог хийгээд маш өндөр үр дүнтэй шүү дээ. Одоо манай Монголын нөгөө гаваал усан гэдэг нэг мундаг эмч байсан шүү дээ. Одоо Оросын холбооны улсын гавьяат эмч энтергээ те. Тэр хүн маань болохоор зэрэг нөгөө Брежневийн хувийн эмч байсан. Тэгээ Брежнев дарга нөгөө эрүүний үеийн өвддөг нөгөө дайны үлдмэс шархаасан. Тэгээд нөгөө химийн тариа, хар тамхины төрлийн тариа хийгээд эвгүй үр дүн гарах гээд байсан учраас нөгөө сүулдэ тийм зүгээр мэдээг үжүүлдэг эмчнэр хайгаа. Тэгээд тэр эмчнэр одоо Хятад, Солонгос, Вьетнам гэл янз бүрийн эмчнэр дотроос шалгарч гарсан хүмүүс маань болохоор гаваал усангой байгаа штэ. Тэгээ гаваал усангой болохоор зэрэг яг энэ анчлог зүгээр мэдээг үжүүлэх талаар мэргэжилтэн хүн байгаа штэ. Одоо гаваал усангой очерки восточный рефлексотерапи гэдэг алдартай ном бидээ намайг зөвлөх бод ус сурж явах үед бол ерөөсө 2-3 хүн л зүүнээ ном бичдэг байсан. Тэрэн дотроос хамгийн өргөн хүрээ хамарсан гүнзгий бичигдсэн ном нь бол энэ гаваал усангой бичсэн зүүн эмчилгээний ном байдаг. Орос хэл дээр, монгол хэл дээр орчуулагдсан байдаг хаа. Тэгээ ер нь бол ингээ мэдээг үжүүлэлтэд ингэж ашигладаг да. За тэгээ нэг чихний мэдрэлжүүлэлтийн талаж баг зэрэг нуршуу болсон байж магадгүй. Гэхдээ та нар энэ одоо энэ чихэр ингээд энэ нурууны өвдөлтийг ингээд онцлох энэ аргачлалыг бол өөрсдөө ирж байгаа үйлчлүүлэгч нар дээрээ туршаад маш сайн тогтоож авах. Энэ ерөөсөө нэг сар ингээл өвчнүүд дээр ингээ явахд бол ерөөсөө тогтоогдчихдаг. Тэгээ одоо энэ чихний энэ тавгар хэсэг шүү дээ. Энэ бол толгой байдаг. Тэгээ ер нь толгой өвдөж байгаа үед бол одоо энэ хоёрыг ингээ хатахаар аль нэг тал нь илүү өвчтөдөг. Тэгээ тэрэн дээр нь ингээ цэгэн бариа хийгээд ингээ дараад ингээ харна. Нэг 2-3 минут тэртээ зөөлөө ингээ дараад байхаар зэрэг толгойн өвдөлт бол тэр дөрөө ерөөсөө алга болчдөг ийм эффект шүү. Тэгээд практик дээрээ сайхан ашиглаарай залуус. Өөрийнхөө мэддэг нэсэл хуваалцлаа шүү.